Монгол үндэснийхээ хувцсыг л ерөнхийд нь урлаал өөртөө юу ягаал хийгээл ингээл таньдаг мэддэг улсуудаа асуусан за сайн байцгаана уу намайг Намхан охтод Уламсран гэдэг би Дундгой аймгийн дээрийн сум 1954 онд төрсөн. Дээрээ 2 эгч 1 ахтай, доороо 4 дүүтэй. Тэгээд 75 онд нутаг орноосоо гарч Дундгой аймгийн Говьтой сумд айл гэр болон амьдраад 91 онд Тэтгэвртээ суугаад налайх дүүрэгт амьдарч байгаад одоо 2012 онд Говьсөнбөр аймгийн Баянтал суманд ирээд одоогоор Баянтал сумдаас уршиж амьдарч байна. Би харналхаасаа оюутал хийсэн. Миний оюутал хийдэг сурсан бол одоо ээжээсээ өргөж авсан, ээжээсээ уламжилж авсан. Манай ээж Намхан гэдэг хүн бол одоо гар урлал, эртний урал, Монгол автас, ширмэл тиймэрхүү зүйлүүдийг бол одоо өөрөө гэр орноор гараараа хийж уралдаг тийм хүн байсан. Тэгээд тэрнээсээ үлж аваад өдөө зэрэгтэй болтлоо гар урлалын ажлыг 20 шугамаар одоо өөрийнхөө юугаар гэр орондоо хийж явна. Одоогийн байдлаар бол одоо хүүхдүүдтэй нь уламжлуулаад л явж байгаа. Одоо манай хүүхдүүд Баянтал суманд амьдардаг. Миний хүү Бацар хамт түүний гэрүүл шинэ гэрэл бид нар бол одоо миний өв залгамжилж оёх хатгах тэгээд өрцнийхэн одоо малын түүхий дарс шиг хялгас дэсэрээ бол одоо гэрээхэн орсод бүслүүр өрцнийхэн хоргон дээлний арьс марсыг бэлдэх ихнийх оёх ийм ажилд бол одоо надаас өвлөн авч суралцаад байгаа. Тэгээд одоогийн байдлаар одоо гэртээ ихэд өнөөдрийн хувьд бол би Монгол дээлэн эрхтэй 3 амжиртай Монгол дээлэн урлаал хийгээл гээд явж байгаа. Би өөрийнхөө юунд бол одоо өөрийнхөө хүүхдэд ахтай нэртийн өөрийнх нь өмсдөг зүйдгийг хийж өгөхөөс гадна улсуудын захиалга орж ирэхэд өөрсдөөс нь материалыг аваад дээл хувцсыг хийж өгдөг. Нөдөн өвлөө би 2 хоргон дээлийн захиалгатай байж байгаа. Дүүгийнхээ нэг дээлтэй нийлүүлээд ингээ 3 хоргон дээл гаргасан. Одоо энэ өвөл би 2 хоргон дээлийн захиалгатай хоргон дээл өстэй ажиллаагаа эхлэегүй тэгээ сууж байна да. Би анх эхлээд оюутал хийж сурахтаа бол одоо жигээсээ өвлүүлээд оюутал хийж сурахт хамгийн түрүүнд миний сурсан бол одоо энэ товчиг зангид хийж хадаж сурч ирсэн. Хамгийн гол юм нь одоо дээлээ хийхэд бол ганц хүнд гоё харагддаг юм, сайхан харагддаг юм бол одоо энэ товч эмжээрэнтэй байдаг. Тэгээ ижийн надад ингээд товч хадахыг зааж өгч. Одоо тэгээ хамгийн шилбэн би 17-8 настай эхэлж ээжээрэн дээлийн товч хадахыг заалгаж тэгээд сурч ирсэн. Тэгээс үлдээ эхлээд нэг хэмжээтэй эмхтэй дээлээ хийж сурчаад дараа нь бол одоо ингээ 3 хэмжээтэй эрхтэй дээлээ хийж байсан. Эрхтэй дээлэн дээр бол одоо эхлээд дээлээс хичгээ цавгаа наагаад сайхан тэгээд цавгаа наачихсан цав гээд юм одоо ийм цавгийн наалт ингэр захаа хатууруулж ийм бэлтээ болгож өгчгөөд тэгэж нааж өгснийхээ ардаар тэгээд эмжээрээ зүсээд эмжээрээ оёод явдаг. Эмжээр оёход бол одоо эрхтэй дээлэн дээр 2 хэмжээтэй 3 хэмжээтэй гэж ярьдаг. Одоо би бол 3 хэмжээтэй 2 хэмжээтэй 3 хэмжээтэй дээл хийж байгаа. Энэ зуны цагт энэ өнгөрдөг зун нэг дээл хийхдээ би 5 хэмжээтэй дээл хийж бүгдээ 5 хэмжээтэй дээл хийж өгсөн байгаа. Цаашдаа бол одоо энэ дээлийг бол аль болохоор хийхдээ хамгийн гол нь бүх бат чанартай юм хийж өгөхөөс хүний өөрийн хоёрт хийж өгөхтэй чанартай юм хийж өгөхөөс энэ дээлийн хэмжээрийг одоо бол ингээд дээлийг чинь хийгээд өмсөөд явхад бол одоо нэг угаалга арчлах хиймэд өгсөн байхад энэ оюутал энэ хэмжээрийг нь мултраас иврээд гарахгүй гараад ирэхгүй энэ товч нь ханзраад онохгүй тийм л хийж сургахыг л өөр хүүхдүүдээс юу зааж хэлж одооны залуучуудад бол юмыг сурахтаа ёстой. Итгэвтэй шүү дээ. Итгэвтэй сайхан байдаг. Хамгийн гол нь эсгүүр их хийж чухал байдаг юм. Эсгүүр одоо энэ жишээлхэд л одоо энэ хээтэй дээлийг чинь энэ хэн зөрсөн иймэрхүү байдалтай зөрчсөн мэдрээ байх. Тэгж хийх юм бол хүн дээрээс их муухай харагддаг. Тийм учраас л хамгийн чухал нь нэгтний ба хээтэй таргыг үзэгдэг. Эсгүүр л маш чухал. Хүнийхээ биений хэмжээг авч эсгүүрээ сайхан гаргаж гэж хийж явах юм бол юм сайхан болтгол гэж би ойлгодог юм. Бид нар чинь гар машинаар эхлээд юм аяа сурч ирсэн бол одооныхон болов л өстэй
Ямар л бол ямар төрлийн цахилгаан машинаар цагийн эндүүд аргал хөрцөнгөө түлээл энэ дүүгээ халаагаал юм ойцорч исэн бид тийм ус чинь одоо ийм сайхан цахилгаан машин дээр цахилгаан эндүүтэй болчихсон ерөөсөө юм хийж юм сурчилж чаддаг бол тийм сайхан бүхэн биеийн болсон ийм л орчин нөхцөл төр болцсон байна шүү дээ. Би тэгээд ээжигээ дураагаад гар орлын юм яга ширмэл одоо малын тэмээний наасаар одоо бол яга наасаа тамаа одооны хазаарны жолоо молоо юуны эмээлийн хэлгсэн олон гэрийн хэлгсэн бүслүүр энэ төр тийм юм хийгддэг байхгүй. Одоо тэмээний наасгүй учраас би утас ирмэд эзэх гэж байсан тэрмийн юу яаж амжсангүй энэ бол одоо эмээлийн олон гэдэг хэлгсаар юм олон хийцсэн ингэж хийгддэг байгаа. Тэгээд хэлгсийг бол одоо тэгэхээр ийм сайн бүтэн байсан ийм хэлгсийг чинь одоо ураа ийм сайхан болгочих мөртлөө ийм сэтгэж болчихад автоорын тэгээд нөгөө ийм түүдэг хийгээд юм том одоо наадахыг чинь томход ийм бэлэн болгоод ингээд түүдэг хийгээд явдаг юм аа. Тэгээд ер нь хөлтэй одоо ийм хүл юм л одоо залуучууд сурыг гээд тийм юм заалах чи тэгчихэд болон ирчээгээд асуугаад ирсэн хүнд бол эзээч юу яахгүй бодсон чадсан өөрийнхөө чаддаг мэдгийг одоо олон түмэнд зааж өгөхөд бол бэлэн. Би одоо 6 хүүхэдтэй. Тэгээд яг нэг нь бурхны хооронд явцаа одоо 5 хүүхэдтэй. 4 хүү, 1 охинтой. Хүүхдүүдээс одоо энэ талын 1-р багт 1 хүүхэд одоо өдөө малтай байж гэн 3 хүүхэд одоо налайхад амьдраад явж байгаа. Одоо нэг 12-3 ач зээтэй болцсон юм байна гэж. За ач зээ нэр ерөнхийдөө 2-5 нь одоо тэр оюутан болцсон охин бол яг одоо энэ нэг сураад юу яагаад энэ дээд хувцсан дээр бол нэг суралцсан юм байна. Зүгээр одоо орчин үеийн оюутал өнөө шүр мөрээр юм хэлгэж хийх мих эмиг зэмиг янз бүрийн юмыг бол хийгээ сурцсан. Өөрөө хийгээд явдаг. Одоо дэргэд байгаа энэ ач зээ нэр бол одоо 7-6 дугаар ангийн хүүхдүүд болохоор одоохондоо нэг айлтэр юу яагаад ихтэй сургуулийнхаа самбарын элчүүрийг бол өөрөө машинт чаалаа явчихдаг. Ийм л хэмжээтэй машинтайгаа юм оюутлын машинтайгаа бол харьцаж сурч байгаа. Тийм л хүүхдүүд ихтэй нэг зүүнний нэхмэл тэр ойр зураг одоо аягны юм суур тавьвч юм уу энэ тиймэрхүү юмыг бол бас зааж өгöd. Урцнаа хийж гэр орондоо хийж юм хийж. Тий. Одоо яг дээдлийн хувцас хийгээд одоо энэ ажлыг хийх хүн бол одоо манай энэ хөдөө малтай байгаа бэр хүүхэн бол одоо бүрэнгийн манай хүү бол одоо оргоныхаа арсыг өөрөө шүтчин өөрөө нэлтчин. Тэгээ авгаа надаар заалгаад арсаа дөрвөлжлөөд дээлийнхээ дотрыг ойчих тийм хэмжээтэй болчихвол байгаа. Нэг дээлийг ер нь амрах яг өөрийнхөө зав чөлөөгөөр босож суугаад барихтаа бариад байхтаа байлаа гэдэг яг суухад бол нэг дээл болно. 3 өдөрт гарчдаг. Яг бариа суух юм бол нэг 2 өдөрт гардаг. Урдын залуу байхад бол зарим яасан шартаач гэдэг юм уу яасан өглөө дээл эсгчгээд өдөрт нь дуусчихад арай концерт үзээд явчихлаа. Байсан тийм удаа хүртэл надад байдаг юм. Залуу нас гэдэг чинь сайхан шүү дээ. Одоо энэ товчийг хадаа суухад би чи нэг дээлийн товчийг цаг гаргахын гэтэр хаддаг байсан залуу. Одоо бол бас нөгөө үцэг хараам учраас 3-4 цаг болол ойж байгаа шүү дээ. Нэг дээлийн товч чинь тэгээд дуусдаг энэ төр болтго юм байна одоо чи ерөөс. Урган дотортой дээж бол одоо нэг 20 тоног. Тий. Ажуухан одоо урган дотор өстэй юм чинь одоо бас ядаргаатай хадлан тэр болгон бас энэ даавн зүгээр мэв шиг гэх бас барай суугаад байхад бас хөөрөлттэй. Тийм учраас ажуухан яаралгүй хийхэд бол 20 тоногт бол жилеттэй гар. Зөв оролтыг бол хийж энэ хүүхдүүдэд ингэж ороод ингэж хэлж ярьж өгч байсан үг гэхээс би өөрөө бол яг хийж байгаа. Залуу наснд бол одоо энэ хатга матан бол дэрний явд одоо дээр юм биднээс өсөж явах үед чинь энэ оронд чинь бүржваа гэдэг нэг одоо энэ ганц зүүнний нэхмлэр юм тэр энтрийг бол зөнтөл хийж оролдог гэсэн. Тэрний хүний дээлний хийлт бол хийсэн дээл энтер бол одоо ингэж байгаа энтерт бол. Ядах чинь яг одоо сургуулийн урлагийн хүүхдүүд энтер цэцэрлэгийн урлагийн хүүхдүүдийн энтер автас дээл хувцсыг босуулаад дээл ойж өгч
хийж өгдөг, тусалдаг. Ерөнхий үн ханш бол одоо би чинь одоо нэг юм зээлийн үн ханшийг гаргалаа гэхэд эмэгтэй дээлийг болно 80,000-д эрэгтэй дээлийг 80,000-д эмэгтэй дээлийг 70,000 литр гаргадаг байсан. Одоо бол юмны хань өсчөө, тог цахилгааны хань юм өсчлөө, тэгээд бүх материал өсчлөө. Одоо яг дээд утас их чинь энэ утас одоо тэр наалтны материал энэ чинь ерөөсөө хүнээс ирдэг байх. Би л өөрөөсөө гаргаад юм. Захиалгууд материалаа бариад ирж байгаа хүн чинь дээлийн өнгө дотор хэмжээр 3-тай л 91-өөс өшөө юм ерөөсөө ирдэг учраас тэрийг гаргаад одоогийн байдлаар бол би 3 хэмжээртэй дээлийг бол 100,000. Эмэгтэй хүнийхээ дээлийг бол 90,000. Үнэлж шилжил тэгжил хийдэг. Дээлийг хийхэд бол одоо материалын дээр дээлнийхээ хэмжээг аваад эсгэлт хийдэг. Эсгэлт хийгээд дээлийн хэмжээр аваад эсгэлт хийгээд дуусны дараа эсгэлтний ар дээр одоо оёдлыг хэлхийн төрөнд бол хамгийн төрөнд одоо тэр одоо энэ наалт энгэр зах хандсын ударган дээр бол наалт одоо хэмжээрний тийм нэг ёсонтой хатуу биетэй энэ юугаа одоо биетэй болгож өгдөг. Тийм наалтаа наагаад тэгээ наалтан дээрээ сайхан наалтаа наагаад биетэй сайхан хатуу болоод ирэхлээр юугаа одоо энгэр захныхаа ингээд хэмжээ авчихвал одоо эмэгтэй дээлний энэ талын одоо энийг биднуусын ярьдгаар бол одоо юу хэрсэн миний хувьд бол одоо хэрсэн гэж ярьдгийн зарим улсууд хараач гэж ярьж байдаг юм энгэрийн энд бол эмэгтэй хүний энэ хараа бол одоо эндээс энэ хүртэл бол 12 санжтай. Тэгээд энэ дүүрэнгээр бол одоо дээлнийх уртын югаар 12 санжтай тэгээд ингэж ирж энгэрээ гаргаад тэгээд атуулгаа наагаад тэгээд эмжээрээ зүсээд эмжээр бол одоо 1.5 санж ганц хэмжээр бол 1.5 санжаа тэгээд зүсгэж байгаа юм. 3 хэмжээртэй дээлийн хэмжээр бол 4 санж 4.5 санж ч юм уу миний өргөнтэй 1.4 санж одоо ийм өргөнтэй ийм эрхтэй хэмжээр бол ингэж зүсгэж энийг ингэж зэрэг зүсэн юм шиг ийм өргөнтэй зүсгэж 3 хэмжээр хийгддэг. Ганц хэмжээр бол ерөөсөө өргөн зүсэлтний шилбэний зүсэлт чинь миний энээр бол одоо ингэж барьж аваа сайхан шиг. Тэгшин аяа шилбэ аяа зэргүүлээ. Сампан гацаг ийм юм. Тийм дистраттай. Тэгээд энгэр захаан хэмжчээд тэгээд хамгийн сүүлдний юун дээр одоо ингэж бие бариад дээлийн одоо хоёр талыг хавсраад ойсон ийм оёдлыг бол одоо дээлийн гол оён гэж ярьдаг. Ингэж голоо оёо. Тэгээд голоо оёхлоор ингэж голоо оёж ихэд нуглаад ихэд ирэхлээр ийм юу гараад тэгээд энэ дээр нь одоо энэ талд нь оноо дээлийнх нь одоо энгэрийг залгана гэсэн. Энгэр залгахлаар яг голынхаа энэ голоо ингэж барьж байгаа ингэж тэгшилж байгаа энгэр залгах гээд эндээс доош нэг яг энэ гол дээрээс доош 12 см-ийн хэмжээ авчихад тэгээд энэ залгасан энгэр чинь ингэж орж ирэл. Тэгээд энэ оёод оёдлон юу яачхал тэгээд эндүүдээ сайхан эндүүдж өөгийн сайхан авчиж одоо ийм хэмжээтэй болохын өөгийг авчиж байгаа. Тэгээд одоо доторлдог материалуудаа доторлол. Тэгээд дотроо очиад өнгө дотроо хоёроо хавсраад ажиллах гэдэг нугаа барьж оёо. Тэгээд өнгө дотроо хавсраад эргүүлээл. Тэгээд ирэхлээр энэ бүтэн дээлч бүтэн болоод энэ өдрийн битүүрээ сурганы дотроо хавсраад битүүрээ ирэхлээр захаа залгаж аваад захаа залгаал. Тэгээд товчилбэ хатаал ирэхэд нэг биел гараас гарна да. За тэгээд одоо хүүхдүүд залуучуудаа захихад одоо энэ Монголынхаа өвөг боломжил эцэг эхийнхээ сургасан сургаал зааж өгсөн юмыг одоо цаашдаа өөрчлөн сайхан хийж сурч одоо малынхаа бүтээгдэхүүн сүү цагаа эдээ ноос ийм мэдлүүдийг өөрчлөө хийж сурчил одоо цаашдынхаа амьдрал хэрэгжүүлж өрөө хүүхдтэй сургаж яваарай л гэж захидаа хүүхдүүдэд баярлалаа.